Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуй хүргэе. Өнөөдөр 14 дэд сайтыг томиллоо, нийт 16 дэд сайт томилогдно. Монгол онгоцны ерөнхийлөгч Лавс Сүрэнгээ бүрэн эрх дуус шинэ ерөнхийлөгчид томилгоог хэлэлцэв. Уул уурхай олборлох салбарын борлуулалт өмнөх оноос 2.7 их найт төгрөгөөр нэмэгджээ. Камбож улс 3 шаардлагыг биелүүлвэл Таиландын талгаал зогсоох тухай яриа хэлэлцээнд орно. Америкийн нэгдсэн улс Венесуелийн эргэн тойронд бөөгнөрүүлсэн цэргийн бүлэглээ улам зузаатгана. Америкийн нэгдсэн улс дангаараа дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж мэдэгдэв. Эхний мэдээ өнөөдөр 14 дэд сайт томилогдлоо, нийт 16 дэд сайт томилох юм а. Хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, боловсролын дэд сайтаар томилох хүмүүсийг өнөөдөр танилцуулсангүй. Учир нь засгийн газарт хамтарсан хүн нам, иргэний зориг ногоон намаас дээрх 2 дэд сайтыг томилох юм а. Засгийн газар бүтээмж болон хяналтын 128 менежер, сайд нарын зөвлөхүүдгээд нийт 150 орчим албан тушаалыг цомогтгож, оронд нь 16 дэд сайтыг томилж байна. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайдаар даш нэмийг томиллоо. Тэрээр спорт, аялал жуулчлал хариуцсан. Харин гадаад харилцааны дэд сайдаар амар төвшинг томиллоо. Тэрээр гадаад харилцаа хариуцсан ажиллана. Сангийн дэд сайдаар хуланг томиллоо. Тэрээр татврын шинжилэл, олон улсын санхүүгийн хилэлцээр хариуцна. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар мөнх эрднийг томиллоо. Хууль зүйн дотоод хэрэг хариуцсан ажиллана. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар мөнх тамирыг томиллоо. COP17 логистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг менежмент, тэрбум мод төслийн хэрэгжил, уур амьсгалын өөрчлөлтийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан ажиллана. Батлан хамгаалахын дэд сайдаар баасан дамбыг томиллоо. Тэрээр батлан хамгаалах асуудлыг хариуцна. За, зам тээврийн дэд сайдаар гамболтыг томиллоо. Тэрээр зам тээврийн асуудлыг хариуцна. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайдаар солонгоог томиллоо. Тэрээр нийгмийн даатгалын шинжилэл, гэр бүлийн хууль, хөдөлмөр, нийгэм хамгааллын хууль эрх зүйн шинжиллийн асуудлыг хариуцна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар нэмжавыг томиллоо. Тэрээр цагаан алт, хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялагын дэд сайдаар инх төвшинг томиллоо. Тэрээр газрын тос, бензин шатхууны хангалтын асуудал хариуцна. Мөн оюу толгойн татврын асуудал хариуцсан ажиллана. Эрчим хүчний дэд сайдаар далхаас өрөнгө томиллоо. Тэрээр эрчим хүчний салбарыг хариуцсан ажиллана. Захин хөгжил, инновац харилцаа холбооны дэд сайдаар баяр хөг томиллоо. Тэрээр захин хөгжил, инновац харилцаа холбоо хариуцсан ажиллана. Эрүүл мэндийн дэд сайдаар номинг томиллоо. Тэрээр нийгмийн эрүүл мэндийн салбарыг хариуцсан ажиллана. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар даваа сүрэнг томиллоо. Тэрээр Монгол улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг тус хариуцсан ажиллахаар танилцуулсан байна. Дэд сайдын томилгоотой холбогдуулан улсын их хурлын гишүүн Номтой Баяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр дэд сайдын албан тушаал бол маш чухал. Гэхдээ томилогдож байгаа хүмүүсээс болоод нийгэм шүүмжлэлт агуулад байна. Дэд сайд гэх албан тушаал муухай харагдаад байсан юм байхгүй, хүнээс л болсон. Дэд сайдтай болж байгаа бол бүтээмжийн менежер хэрэггүй гэж харж байна гэж өөрийн байр сууриа илэрхийллээ. Ер нь зарчмын дэд сайд байх ёстой гэдэг дээр бол би өөрөө дэд сайд байсан юм. Хөвч тэр одоо энэ өнгөрсөн одоо 15-6 жил Монголын төрд ажиллаж ирсэн хөвч тэр заавал байх ёстой гэж үздэг. Гагцхүү засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулад дэд сайдын хариуцлага чиг үүрэг хариуцлагыг маш тодорхой болгож өгөхгүй бол эн чинь одоогийн хуулиар зөвхөн нэг сайд тушаал гаргаснаар дэд сайд чухам юу хариуцах вэ гэдгийг шийддэг. Тэгэхээр дэд сайдын албан тушаалыг дэмжиж байгаа нэгдүгээр үндэслэлээр. Хоёрдугаарт юу гэхээр за ямар хүмүүс томилогдож байгааг мэдэхгүй байна. Дэд сайдын албан тушаал байгаа гэд эрх сонгуулийг харж томилгоо хийх. Харин гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамд дэд сайд хэрэгтэй гэж салбарын сайд Авбакир хэллээ. Ялангуяа гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны хувьд хамар хүрээ маш их байдаг учраас дэд сайд байвал одоо бид нар ч ерөөсө таавхан анзаарж байгаа зарим юмыг амждаггүй шүү дээ. Энэ гадна дотны хүмүүстэй уулзсан. Манай яам ялангуяа олон улсын маш олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгээд тэр болгонд нь одоо сайд нь очиод байж чаддаггүй, гаднаас хүн хүрээд ирдэг, сайд нь очихгүй болохоор нөгөө яг ажил хэрэг одоо статусын хувьд гэдэг ч юм уу, тэгээд төрийн нарийн бичгийн даргын тэрэг гадагшаа
явуулга одоо сая Катарт бас маш том хэмжээний уулзалт боллоо. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын талаар за манай засгийн газрын хурал энэ төр давхцсан байсан учраас Монгол жишээлбэл тэнд төлөөлөл оролцуулж чадаагүй. Тэгээд ажлынхаа ачааллыг хуваагаад хийчихвэл яг манай салбар дээр бол дэд сайд бол хэрэгтэй шүү. Дэд сайдуудаар залуу үеийн төлөөлөл ихээр томилогдлоо. Цаашид шинэ дэд сайд нар хэр ажиллахыг ард түмэн харахад үлдлээ. Монгол банкны ерөнхийлөгч Лавг Сүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгар болж байгаа тул шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн. Эдийн засгийн байнгын хороогоор Монгол банкны ерөнхийлөгчид Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал Наран Цогтыг томилохыг дэмжлээ. Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Наран Цогт нь 1990-1994 онд Монгол Улсын их сургуулийг физик математикийн сургуулийг бакалаврын зэрэгтээ төгссөн. 1999-с 2001 онд Монгол Улсын их сургууль физик математикийн сургууль магистр, 2005-аас 2008 онд бүгд найрамдах Солонгос улс Сөүлийн үндэсний их сургууль докторийн зэрэг хамгаалжээ. Ажлын туршлагын тухайд 1993 оноос 1994 он шинжлэх ухааны академийн математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан, 1994-өөс 1997 он шинжлэх ухааны мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-оос 2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-аас 2003 онд Батлан хамгаалах яамд зөвлөх, 2003-аас 2005 онд сангийн яамд мэргэжилтэн хилцээний дарга, 2005-аас 2008 онд бүгд найрамдах Солонгос улс Сөүлийн үндэсний их сургууль докторант, 2008-аас 2012 онд боловсрол соёлын шинжлэх ухааны яамны газрын дарга, 2012-аас 2015 онд хөдөлмөрийн яамд газрын дарга, 2015-аас 2018 онд сангийн яамд газрын дарга, 2018-аас 2022 онд сангийн яамд төрийн нарийн бичгийн дарга, 2022 онд эдийн засаг хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан бол 2022 оноос Эрдэнэс Монголд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа юм а. Тэрээр Монгол банкны ерөнхийлөгч болвол 3 тулгуурт буюу макро эдийн засаг санхүүч менежер гэсэн цогц өнцгөөс харж оновчтой шийдвэр гаргаж ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр нэр дэвших үндэслэлтэй Монгол банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн үнцнийг хамгаалах нь зөвхөн мөнгөний бодлогын хэрэгслээр хязгаарлагддаггүй. Энэ нь төсөв бодит сектор банкны салбарын уялдаан дээр тогтдог байна. Нэр дэвшигчийн хувьд энэхүү цогц процессыг бүх төвшөнд удирдах байжээ. Мөн тэрээр сангийн яамны мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж улсын төсвийн төлөвлөлтөөс гүйцэтгэл тайлагнал хүртэлх бүх үйл ажиллагаа гардаа ажилласан туршлагын хувьд төсөвт юу байх ёстой вэ? Юу байх ёсгүй вэ гэд төсвийн юун төв банкнд хамаарах хэсэг тал дээр зааглаж чадна гэдгээ илэрхийлжээ. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээг хуваалцлаа. Тодорхойлбол богино хугацааны арга хэмжээ, нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг тэгж боломж, зах зээлийн зарчимд шилжүүлнэ гэв. Тэрээр төв банкыг засгийн газрын касс болгохгүйгээр харин төсвийн бодлогын алдагдцдаг, эдийн засгийн өсөлтийн зөв хөшүүрэг болдог мэргэжлийн төвшөнд хүргэж ажиллана гэжээ. Дараагийн мэдээ, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их 80 төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн ихээс 753.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсныг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Салбараар авч үзвэл уул уурхай, олборлох аж үйлдвэр, боловсруулах аж үйлдвэр, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарууд өсөлт үзүүлжээ. Тухайлбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 9%-аар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар 33.6%-аар тус өсөж, эдгээр салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их 80 төгрөгөөр нэмэгдсэн байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотор хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 371.5 тэрбум төгрөгөөр, төмөрлөг бус, эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэлийн салбар 138.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн шингэн сүг, катодын зэс, цемент, шохоо, самсан ноолуур зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.9-с 3.4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. Тухайлбал цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмлын үйлдвэрлэл багассан бол малын мах, металл бэлдэц, ус ундаа, жүүс, цагаан эрх, ноолуурын сүлжмэл эдлэл, цэвэр спирт, янжуур тамхи, нүүрсэнд шахамлалт түвш зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10.6-аас 49.2%-аар буурсан дүнтэй гарчээ. Уул уурхай олборлох аж үйлдвэрлэлийн салбарт хүрэн нүүрс,
цайрын бажмал, төмрийн өдрийн бажмал, хайлуур жонш, төмрийн өдөр, дэсийн бажмлын металл агуулга. Хайлуур жоншны бажмлын бит хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 3.6-аас 66.6%-аар өссөн. Салбарын үйлдвэрлэл нэмэгдэд гол нь нөлөөсөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их найт төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 их найт төгрөгөөр өсжээ. Үүний дийлэнх өсөлт нь уул уурхай олборлох салбарт ногдож байгаа бөгөөд тус салбарын борлуулалт дангаараа 2.7 их найт төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодорхойлбол металлын хөдөр олборлолтын салбарын борлуулалт 72.1%-аар, бусад ашигт малмлын олборлолтын салбарын борлуулалт 15.2%-аар өссөн үзүүлэлтээ гарчээ. Гадаад зах зээлд хийсэн борлуулалтын хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их найт төгрөгт хүрсэн бөгөөд үүний 34.6 их найт төгрөг нь уул уурхай олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхай бүтээгдэхүүний гадаад борлуулалтын бүтцийг авч үзвэл 37.6%-ийг нүүрс олборлолтын салбар, 58.5%-ийг металлын хөдөр олборлолтын салбар, 2.4%-ийг газрын тос олборлолтын салбар, 1.4%-ийг бусад ашигт малмлын олборлолтын салбар тус эзэлжээ. Иймээс 2025 оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалт нийт дүнгээр өссөн ч салбар бүтээгдэхүүний ангилаар ялгаатай өөрчлөлт ажиглагдаж байгааг албаныхан онцолж байна. Монгол улс авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн оролцогч талуудын 11-р баг хуралд оролцож байна. Катар улсын Доха хотноо энэ сарын 15-наас 19-нд болж буй авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн оролцогч талуудын 11-р баг хуралд гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга мөнх түшиг тэргүүтээ төлөөлөгчид оролцож байна. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц нь 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан бол түүнээс 2 жилийн дараа Монгол улс соёрхон баталсан юм. Доха хотноо зохион байгуулагч тус баг хурлаар Монгол улс конвенцээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хууль эрх зүйн орчны шинжилэл, засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, мөн авилгатай тэмцэх чиглэлээр олон улс бүс нутгийн хамтын ажиллагааны талаар байр суурь танилцуулж санал солилцож байна. Баг хурлын өрөөнд төрийн нарийн бичгийн дарга мөнх түшиг энэ сарын 16-нд улсаа төлөөлөн үг хэлж Монгол улсын засгийн газар авилгатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрээр авилгын төр тэтгэх иргэдийн итгэл, ардчилсан засаглал, эдийн засгийн шудраг өрсөлдөөнд бодиттой аюул учруулдаг гэдгийг онцлон авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр сүүлийн үед Монгол улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлж, Монгол улсын засгийн газраас 2026 оныг төрийн албанд сахилах хариуцлагыг бэхжүүлэх жил болгон зарлаж буйг онцлон дурдлаа. Мөн Монгол улс Албан, Ган, Норвег зэрэг улстай хамтран сонгуульд нэр дэвшигчид улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан бөгөөд уг тогтоол батлагдсанаар авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хүндсэн анхны тогтоол болох ач холбогдлоог онцлон гишүүн орнуудыг дэмжихийг уриаллаа. Хууль зүйн байнгын орон улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийн томилгоог хэлэлцлээ. Монгол улсын ерөнхийлөгч Хүрсэх улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максими Чинбатыг томилох саналыг зөвшөлдөхөөр улсын хурлд хүргүүлсэн. Улмаар улсын хурлын хууль зүйн байнгын орон тус саналыг хэлэлцэж гишүүдийн олон хоор түүнийг томилохыг дэмжлээ. Чинбат нь 1973 он Сүхбаатар аймагт төрсэн 52 настай амбул 6 эхнэр хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрээр 1981-ээс 1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-ээс 1995 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй. 1995-аас 2007 онууд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч аймгийн прокурор, 2007 оноос Багнуур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос дүүргийн 1-р прокурорын газарт хамгийн элцийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, тамгын элцийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дугаар сараас улсын ерөнхий прокурорын орлогчоор тус томилогдсон прокурорын байгууллагт прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Монгол улс дэлхийн ой тогтоолт оюун ухааны спортод 7 дахь удаага тэргүүллээ. Дэлхийн ой тогтоолын спортын холбооноос зохион байгуулсан 34 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай улсын оюун ухааны академийн шигшээ баг нийлбэр оноогоор тэргүүллээ. Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчин олон улсын их мастер Наран Зул 10 төрлийн нийлбэр оноогоор дэлхийн аварга боллоо. Энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн онцлог амжилтыг Монголын оюун ухааны академийн тамирчин 13 настай Мишель үзүүллээ. Тэрээр 10 төрлийн нийлбэр онооны дүнгээр дэлхийн бага насны аварга болж 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн алтан медаль хүртсэн 2 төрөлдөө дэлхийн рекорд тогтоожээ. Энэхүү 13 настай тамирчин Мишель нь бага насндаа дэлхийн аварга болж дэлхийн рекорд тогтоосон амжилтаар олон улсын мастер цол хүртсэн цөөн тамирчдын нэг боллоо. Өнөөдөр дотоодод болж өрнсөн үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээг сэтгүүлч бэлхэн хүргэнэ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжлэж байна. Тайландын гадаад харилцааны яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Камбож улсад тавьж байгаа 3 шаардлага хэвлэлийн баг хурлаар мэдгдсэн байна.
Тайландын зүгээс Камбож эрх хөрөгчид гал зогсоож байгаагаа олон нийтийн өмнө зарлах, эсвэл гал зогсоох шийдвэрөө бодиттой мөрдөх, тесрэг бөмбөг булсан талбайнуудыг цэвэрлэх ажилд нухацтай оролцох гэсэн 3 шаардлагыг тавьжээ. Камбожийн талд эдгээр шаардлагыг биелүүлсэн тохиолдолд гал зогсоох тухай яриа хэлцээнд орно гэдгийг тус улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. Хил орчмын мөргөлдөөнийг эв зүгээр зохицуулахын тулд Тайланд улс нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газар, олон улсын улаан загалмайн нийгэмлэг зэрэгсэн олон улсын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэр тэмдэглэжээ. Тайланд болон Камбожийн хил дээр буудлагын дэвсэг ашигласан мөргөлдөөнүүд 12 дугаар сарын 7-нд эхэлсэн байна. Харин Камбожийн батлан хамгаалах яамны мэдээснээр Тайландын зэвсэгтгчийн хэд хэдэн өдрийн турш сөргөлдөөнд өдөө хатгах ажиллагаа явуулж байгаа учраас Камбожийн талд хэдгээр байрлалууд руу цохилт өгч эхэлсэн байна. Харин Тайландын эзэн хааны армийн мэдэгдэж байгаагаар Камбожийн цэргүүд хилийн бүсдэх Тайландын байрлалууд руу их буугаар эхлээд буудаж эхэлсэн учраас Камбожийн цэргийн дэд бүтцүүдэд хариу цохилт өгсөн гэдэг тайлбар өгч байна. Камбож улс гал зогсоох тухай хэлцээр Камбож Тайландын хамтарсан тунхаглал болон өмнө нь хүрсэн бүх тохиролцооны нөхцөлийг хүндэтгэж хариуцлагатай мөрдөх бодлого баримталж байгаа бөгөөд маргааныг олон улсын эрх зүйн дагуу эв зүгээр шийдвэрлэхийг зорж байна гэж Камбож улсын батлан хамгаалахын яамнаас гаргасан мэдээлэлд онцолжээ. Венесуэл улс өмнө нь хулгайсан газрын тос газар болон бусад актив хөрөнгийг эргүүлэн өгөх хүртэл Америкийн нэгдсэн улсын зэвсэгтгчид тус улсын иргэн тойронд бөөгнөрүүлсэн цэргийн бүлэглэлээ улам зузаатгах гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээнд цахим утсаараа дамжуулан мэдгдсэн байна. Өнөөдөр Америкийн түүхэнд бүрдүүлж байгаагүй хамгийн том цэргийн бүлэглэлд Венесуэл улс бүрэн бүслэгдсэн байна. Цэргийн энэ бүлэглэлийн хүчийг улам зузаатгаж, Венесуэлд урд өмнө нь үзэгдээгүй хүчтэй цохилт өгнө. Тэд өмнө нь биднээс хулгайсан бүх газрын тос, газар болон бусад актив хөрөнгийг эргүүлэн өгөх хүртэл энэ байдал үргэлжинэ гэж Трамп мэдэгджээ. Гэмт хэрэгтнүүд террористууд юм уу эсвэл бусад улс Америкийг дээрэмдэж занал хийж хор охирол учруулахыг бид зөвшөөрөхгүй. Үүнтэй нэгэн адил дайсагнагч дэглэм манай газрын тос газар болон бусад актив хөрөнгийг эзлэн авахыг зөвшөөрөхгүй бөгөөд тэдгээрийг Америкийн нэгдсэн улсад нэн даруй эргүүлэн өгөх ёстой гэж цагаан ордны төрийн тэргүүн онцлсон байна. Харин мансууруулах бодисын хууль улс 8-ны эсрэг идэвхтэй тэмцэхгүй байна хэмээн Америкийн засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдыг буруутгаж байгаа. Америкийн төрийн тэргүүн Венесуэлд нууц ажиллагаа явуулахыг тагнуулын төв газар зөвшөөрсөн тухай Нью-Йорк Таймс сонин өмнө нь мэдээлж байсан мөлий. Харин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн Венесуэлд харт амхны бүлэглүүдийн байгууламжуудад ойрын хугацаанд цохилт өгнө хэмээн мэдгдсэн байна. Латин Америкийн мансууруулах бодисд 8 аялагч бүлэглүүдийн эсрэг цэргийн хүч хэрэглэж эхлэх тухай нууц өдөртөмжид Трамп гарын үсэг зурсан гэж Нью-Йорк Таймс сонин 8 дугаар сард мэдээлж байлаа. Харин үүний дараа Америкийн нэгдсэн улсын зэвсэгтгчний нэмэлт хүчийг Карибын тэнгисийн бүс рүү илгээсэн юм. Дэлхийд тэргүүлэх үүргийг Америкийн нэгдсэн улс дангаараа гүйцэтгэж чадахгүй бөгөөд тэдэнд дэлхийд даяар төвшүүд хэрэгтэй гэдгийг Америкчуудад ойлгуулахыг бид чармааж байна гэж холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фредрих Мерц телевизийн ZDF суугт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги нь тус улсын дэд ерөнхийлөгч JD Vance-ийн энэ оны 2 дугаар сард Мюнхний баг хурал дээр хийсэн үгтэй төстэй байна. Тэр үед л Германы тусгай сан болон зэвсэгтгчний чиг бодлогод залруулах оруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Дэлхийн засаглалын төвүүдэд улс төр эдийн засгийн суурь өөрчлөлт орж байна гэж тэрээр тэмдэглэсэн байна. Энэ үйл явцад Европ тодорхой үүрэгтэй байх ёстой. Тийм ч учраас би Европын эв нэгдлийг хангахыг эрмэлзэж байгаа юм. Албан тушаал ашиглан үүнийг хэрэгжүүлж чадах нь Германы канцлер юм. Дэлхийд түших түншүүд Америкчууд хэрэгтэй гэдгийг тэдэнд ойлгуулахыг би хичээж байна гэж Фредрих Мерц онцолжээ. Тэгээ юуны түрүүнд Америкийн эрх ашиг эрхэмлэх нь сайн боловч Америк ганцаардах нь тус улсад ашиг тус хүрэхгүй. Түүнээс гадна Америкийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад ойлгомжтой байгаа юм. Эцсийн бүлэг зөвхөн Америк биш, харин аль алинд нь ашигтай зарим асуудлыг дахин хилэлцэхгүй хэмээн Америкчууд бидэнд хандах байх гэж холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер дурдсан байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид би нухацтай хандаж байгаа. Америкчууд дэлхийд давмгаалах үүрэг гүйцэтгэх хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дангаараа үүнийг хэрэгжүүлж чадахгүй гэж тэрээр тэмдэглэжээ. Харин Европын холбооны удирдлага болон үндэсний засгийн газруудын хортой бодлогын уршгаар Европын соёл иргэншлийн үед устдах аюулын ирмэгт тулж очиод байна. 20 жилийн дараа огт танигдахааргүй болно гэсэн болгоомжлол байгаа бөгөөд Европын зарим улс Америкийн нэгдсэн улсын найдвартай холбоотой хിവэргүүлдэх эдийн засаг цэргийн чадвартай байж чадна гэдгийг эргэлзээтэй юм гэж 12 дугаар сарын 5-нд нийтсэн Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид тэмдэглэсэн байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.